гишүүдтэй цаг хугацаа олгоод энэ асуудлыг хилцгээс хойшлуулъя гэдэг саналыг бол гаргасан. Гэтэл ахяал эдийн засгийн байнгын ороогаар энэ асуудлыг хүч төрөн оруулж ирлээ л дээ. Тэгэд энэ дээр нэг зүйлийг бас бид бүхэн маш сайн одоо хуулиар тоглож болохгүй гэдгийг би хэлхийг хүсэж байгаа. Хуулийн бүрдүүлбэр дээр бол үзэл баримтлал дээр эрчим хүчний либералчлал гэдэг үгийг ашиглаад эрчим хүчний зах зээлийг өрсөлдөөнтэй бий болгоно гэж хэлж байгаа боловч яг үндсэн орж ирж байгаа өөрчлөлтүүд нь бол нэг хүн дээр нэг ажлын хэсэг дээр бүх эрх мэдлийг төвлөрүүлж байгаа. Тэгэд бид бүхэн бол системийн процессын шинжилгээг өөрчлөлт зураглалыг хүсэж байгаа болохоос биш асуудал байгаад байгаамаа тэгэхээр нэг хэсэг бүлэг хүнд эрх мэдэл олгочихо гэдэг бол өөрөө өөрчлөлт болон шинжилэл биш. Тэгээд үндсэндээ бол Чойж сүрэн сайдын яриагаар бол энд одоогийн нөхцөл байдал ийм байна. Бид бүхэн одоо тулчгсан хөдөлгөх ёстой төслүүд байгаа учраас энийгээ явуулах ёстой гэж хэлж байгаа. Миний зүгээс бол том төслүүд хөдлөх ёстой, том байна уу, жижиг байна уу, бүгд хөдлөх ёстой. Үнэхээр наадмын өмнө зайлшгүй одоо гэрээний зурагдаж орж ирэх шаардлагатай төсөл байгаа юм бол тэр төслөө та нэрлээд оруулаад ирээ. Яг тусгайлж нэрлээд одоо ТЭЗ 3-ын өргөтгөл шинжилттэй холбоотой төсөл байгаа юм уу, 5-7 одоо холбоо цахилгаан станцтай холбоотой төсөл байгаа юм уу, тэр бүгднийг та оруулаад өгчхүүл гэдэг шаардлага тавьж байгаа. Яагаад вэ гэхээр ийм битүү хатуугаар бүгд бүтэн эрчим хүчний салбарын тухай хуулийн дээр худалдаа авах процессын дан ганц эрчим хүчний сайд болон одоо тэрний ажлын хэсгийн 5 хүн шийддэг байхаар оруулаад өрийн удирдлагын тухай хууль болон төрийн худалдаа авах ажиллагааны тухай хуулийг одоо өөрчилж байгаад ингэж оруулж ирж байгаа нь бол байж боломгүй зарчмаар ярьж байгаа. Тэг бид хүн засгийн газар ч гэсэн ажлаа явуулахыг хүсэж байгаа бол EPC гэрээ, PPA гэрээнүүдээ хийгээд явах боломжууд бас байгаа. Тэгэхээр бусад шигсэн саяхан эрчим хүч 3 буюу дамжуулах шугамын том төсөл бол улсын хурлаар батлагдаад дэмжигдээд явсан. Тэгэхээр энэ зарчмуудаараа бид бүхэн үнэхээр хөдөлгөх ёстой том төслүүдэд хөдөлгөөд явах бүрэн боломж нь бас байгаа. Энэ үйл нь өөрөө хуулийн хулгай гэж харагдахаар. Тийм одоо энэ нөхцөл байдал чинь бол нөгөө наадмын өмнө л маш том одоо зөрчилтэй хуулиуд батлагдсан байдаг түүхийг бид бүхэн мэдэн шүү дээ. Тэгээд яг төсвийн тодтгол явагдаж байгаа маш олон асуудлууд зэрэгцээ явж байгаа энэ цаг үе дээр байн давтан энэ асуудлыг түлхэж байгаа нь өөрөө ашиг сонирхлын зөрчил байгаа л гэж миний зүгээс бол харж байгаа. Энэ дээр арчсан намын бүлэгч гэсэн хуралдаад бид бүхэн энэ асуудал дээр тодорхой байдлаар асуудлыг илүү нухацлж харах шаардлагатай. Хэрвээ нухалж харах боломжгүй яаралтай шаардлагатай хурдан байгаа бол тэр тухайн төслөө нэр заагаад оруулаад ирээч л гэдэг зарчмын байр суурь хандж байгаа. Эдийн засгийн зөвлөл гэж байгаа тийм. Эдийн засгийн зөвлөл бол юу гэдгийг цэнгүүн, лодоо самбуу гişүүд ус төрж чинь гэдэг байдлаар бас хандаадах шүү дээ. Өнөөдөр мэдээлэл хийж байгаа тавьшилчих шиг байна. Энэ улс төрччин гэдэг агуулгаараа биш та бүхэн хуулийн бүрдүүлбэрүүдтэй танилцаад үзэх юм бол яагаад вэ гэдгийг бол маш сайн харна. Хуулийнхаа үзэл баримтлал дээр юу гэж биччихээд орж ирж байгаа өөрчлөлт нь ямар байгаа вэ гэдгийг нь бол цагаан дээр хараар бичсэн байж байгаа. Энэ өөрөөсөө улс төржилт бол биш. Бид бүхэн эрчим хүчнийхээ төслүүдийг явуулахыг маш ихээр дэмжиж байгаа. Дээрээс нь явуулаач гэж шаардж байгаа. Гэтэл 6 сар эрчим хүчний яам юу ч хийхгүй байж байгаад оруулж ирж байгаа шийдэл нь ийм байж болохгүй шүү дээ. Төсвийн давтгал дээр таны хувьд ямар байр суурьтай байгаа вэ? Одоо шинэ хуршийн хөтөлбөрийн тухайлбал өмнөх өгсөн зээлийн үр дүн тодорхой болоогүй байхад санхүүжилтийн зогсоолоо гэдэг одоо мадхой гишүүд гэдэг гишүүд үзлүүлээд хэлж байна. Энэ зөв юм уу? Одоо угаасаа төвчж болох зарлаа төвчээд шаардлагатай зүйлстэй зарцуулъя гэдэг логик явж байгаа гэж ойлгож байна. Төсвийн татварлалын тухайд бол манай улсад хэмнэж болох зардлууд бол их байгаа. Дээрээс нь бид бүхэн нэг хэсэг хөрөнгө оруулалтын зардлуудыг хасч харал энэ асуудал шийдэгдэх юм шиг харагддаг. Гэтэл бодит байдал дээр бол урсгал зардал дээр бол маш том өндөр дүнтэй дүнгууд байж байгаа. Тэгээд мэдээж хэрэг урсгал зардал руу ороод ирэх салбаруудын эрх ашигуд бол хөндөгдөн. Бодитоор хараад үзэхээр бид бүхэн төсвийн реформа бол зайлшгүй хийх шаардлагатай муу л гэж харагдаж байгаа. Маш олон тавигдсан байгаа. Олон жил сонгуультай холбоотойгоор гарч ирсэн төсөл хөтөлбөрүүдийг зайлшгүй зогсоох шаардлагатай л гэдэг байр суурьтай.